байл ямар шийдэл байж болох вэ? За та бүхний өнөөдрийн мэндийг ирээ. За өнөөдөр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуучнаар төрийн өмчийн хороо энэ хооронд оролцохдоо бас яг байгууллагын хувьд бол та бүхний санал бодлыг сонсогчийн байр сууриас бас сонсож санал бодлыг нь одоо цааш үйл ажиллагаанд анхаарч ажиллах чиглэлээр оролцож байгаа гэдгийг бас сонсч хэлье. За түрүү оролцогчдын хэлж ярьж байгаа зүйлүүдтэй бас санал нэг байна. За ер нь Монгол төрийн өмчийн оролцоотой компаниудын за яг төрийн өмчийн оролцоотой тодорхой хуваар оролцоотой компаниудын хувьд бол бас засаглалын одоо компанийн хуулиар тодорхой зохицуулалтуудыг хэрэгжүүлээд ингээд явж байгаа. За 100% төрийн өмчит компаниуд дээр бол та бүхэн мэдж байгаа. Одоо хувьцаа эзэмшигч нь бол төр. Тийм учраас төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дуушнаар төрийн өмчийн орны статусыг 100% хэрэгжүүлэх байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэрэгжүүлэх байдлаар ингээд явж байгаа. За сая одоо Үнбат даргын хэвлэгчлэн онцгой бас өөр юм тохиолдлууд бол бий. Гэхдээ яг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа компанийн хуулиар одоо үйл ажиллагаа нь явж байгаа гэдгийг бас онцолж хэлхийг хүсэж байна. За бүхий л одоо төрийн өмчит компаниуд маань компани хуулийн дагуу цэглэлээ сайжруулах, хараа төсөвчүүдэд сонгох, тэгээд одоо туулс дээр тэд тороодоо байгууллагад гүйцэтгэх удирдлагатайгаа одоо гэрээгээд ингээд явахын жишгээр л явж байгаа. Энд цаашдаа зөвхөн төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа эсрэлийг сайжруулахад энэ хууль эрх зүйн хангалттай болцоотой орчин нөхцөл бий болсноос гадна хувь хүмүүсийн итгэл үнэмшил, ёс суртахуун, одоо нийгмийн өмнө үлээх хариуцлага, нэг одоо төрийн өмчит компани төлөв төрийн чиг үүргийг даалгаврыг ингээ аваа явж байгаа гэсэн агуулгаар тэр хувь хүний өөрийнхөө сэтгэл хандлага их чухал байгаа гэдгийг бас анхаарч ажиллах ёстой юм гэж би бол зөв хувь хүний хувьд хардаг. Ер нь мэдээж одоо цаашдаа Монголын төр бол аль болох хувийн оролцоотой, иргэний нийгмийн оролцоотой одоо өмчийн харилцааг зохицуулахад бол үндсэн чиглэл барьж явах нь гарцаагүй. Тийм учраас хүссэн үсээгүй энэ чиглэл рүү явах нь тодорхой. За түрүү Ахмаатар одоо мэргэжтний ярьсантай бид бол одоо та бүдгийг бас яг тэр хэлсэн зүйлд бас анхаарлаа хандуулгасаа гэж хүсэж байна. Тэгэд би одоо давхардлаггүй нэг зүйлийг ярихад энэ нийгмийн сэтгэл зүй өөрөө бас яг энэ компани засаглалыг юм өсөмжилсөн, өгүүлсэн ийм хэлбэр рүү орж байгаа юм байна гэж би ойлгоод байна. Одоо нэг 2 жилийн өмнө зөвхөн одоо бизнес хийдэг байсан манай нэг найз одоо жилийн өмнөөс компани дээр тууцтай болёо гэдэг ингээд яриад ирсэн л дээ. Тэгэд яагаад ингээд одоо тууцтай болох болох юм бэ гэсэн нэг жижиг компани. Би ингээд тууцтай болчих юм бол надтай хамт ажиллаж байгаа миний одоо партнер бол миний биш нэг тодорхой хамт олонны нэг ийм одоо хүмүүсийн бас одоо нэг хэсэг юм байна гэж ойлгоно гэж. Тэгэхээр өмнө нь бол одоо компани захирал гэдэг нэг хүн ерөөсөө бүх юмдаа оролцоод бүх юм хийгээд явдаг байснаас илүү одоо юм зарчмын өөр зүгээр нийгмийн сэтгэл зүйч гэсэн бизнес эрхлэгчдийн дунд ч гэсэн нэг юм одоо нөхцөл бий болж байгаа юм байна. Тийм учраас ерөнхийдөө бол энэ компани засаглалыг сайжруулах, компани засаглалыг одоо боловсруулах чиглэлээр цаг хугацааны хувьд, эрх зүйн хувьд, нийгмийн сэтгэл зүйн хувьд нөхцөл болцоо бий болж байгаа юм байна гэдэг. Энийг олон боловсруулах чиглэлээр бид ажиллах хэрэгтэй. За төрийн өмчит компаниуд дээр түрүү ярьсан чиглэлүүд дээр одоо анхаарч ажиллах шаардлагатай байна. За энэ хүрээнд бид одоо холбогдох байгууллагатай, төрийн өмчит байгууллагатай, санхүүгийн зохицуулах хороотой нягт хамтарч ажиллана. За төрийн одоо энэ компани тууц, за тууцын нарийн бичиг гэдэг одоо компани засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гол одоо субъектуудыг чадварчуулах чиглэлээр цааш хамтарч ажиллана гэдгийг сонсч хэлье. Анхаарал тавьсан байна.